За та бүхэн сайн байцгаана уу? Гэгэрэлт хүрэх газрын зураг бүрэлгүүлсэн багшийн хичээлийг цааш үргэлжлүүлье. За энэ удаагийн хичээл дээр бид асуултанд хариулна. Эхний асуулт энэ хий энерги гэж яриад байгаа чинь бидний энэ амьдралын хий мөн үү гэсэн асуулт байна. За би мөн гэж хэлэхдээ маш их баяртай байна. Энэ бол бидний хувийн амин хий мөн. Хий энерги гэж яриад байгаа нь бидний амин хий мөн. Тэгэхдээ хий гэдэг үг өөрөө маш шийдвэрлээгүй хэллэг гэж байдаг. Тийм шийдвэрлээгүй хэллэг юм. Өөрөөр хэлбэл хий гэдэг маш юм нээлттэй их өргөн ойлголт гэсэн үг. Тэгээ нэг удаа би та бүхэнд хэлжсэн та нар санаж гин үгүй юу? Хоёр янзын хий байдгаа гэж. Нэг нь үеийн хий, нөгөөх нь бэлгүүний хий гэж байдаг. За тэгэхээр бидэнд сэтгэл байгаа, бидэнд энерги байгаа, бидэнд махбодууд байгаа. Тэгэхээр сэтгэл нь энергийнхаа суурь нь болоод энерги нь махбодынхоо суурь нь болдог байх юм. За энэ махбодууд гэдэг бол бидний энэ бодит биеийг бүтээж байгаа юм шүү дээ. За дараагийн асуулт. Энэ их судал, гол судал хэдий хэрэг хэмжээтэй юм бэ гэсэн асуулт байна. За янз бүрийн нөхцөл байдлуудад болоод янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалаад бидний их судал том жижиг хэмжээ нь баг зэрэг өөр байх нь бий. Тэгэхдээ бидний энэ дадлагад дүрсэлж байгаагаар бол эрхий хурууны ч юм уу, эрхий хуруу орчим, эрхий хуруу шиг ийм өргөнтэй гэж үзэхэд болно. За тэгээ баруун зүүн судлууд бол илүү нарийнхан, арай наривтар, харин гол судал бол өргөн гэсэн үг. За гол судлыг энэ ядам хуруу шиг гэж бодвол баруун зүүн судал чигчий хуруу шиг гэж тийм харьцаатай гэж бодоход болно. За ингээд ерөнхийдөө гол судлыг ядам хуруу шиг гэж бодоход бараг болно. Тэгэхдээ ямар дадлага хийж байгаас шалтгаалаад хэмжээгээ өөрчилдгөө гэж ярьсан. Заримдаа бидний бүх бие гол судал болчтой. Заримдаа бүх огторгуй тэр чигээр гол судал болчих юм ч байгаа. За дараагийн асуулт энэ нууцын хүрд, нууц эрдэнийн хүрд хоёрын ялгааг асуусан байна. За нууц эрдэнийн хүрд гэдэг бол энэ бэлэг эрхтний үзүүрээс 2 хуруу зайтай гэдэг. Энийн өмнөх хичээлдэр бид тодорхойлж ярьсан. Бидний дүрслэлээ үүсгэж байгаа яг тэр цэг бол нууц эрдэнийн хүрд гэж. Нууцын хүрд гэдэг нь бол хүүснээс доошо 4 хуруу зайтай байгаа. За дараагийн асуулт ингээд баруун судал улаан, зүүн судал цагаан гэсэн. Баруун гэдэг нь миний баруун тал, зүүн гэдэг нь миний зүүн тал шүү дээ. Тэгэхээр энэ эрэгтэй эмэгтэй хүмүүст яг адилхан байх уу гэсэн асуулт байна. За таны баруун гарт талд ойрхон байж байгаа нь баруун судал улаан, зүүн гарт талд ойрхон байж байгаа нь зүүн судал цагаан юм аа. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүст энэ нь яг адилхан. За дараагийн асуулт энэ их дандрын дадлага, эцэг дандрын дадлагын хоорондоо ямар холбоотой байна? Тэгээд ямар ялгаатай, ямар холбоотой гэсэн байдлаар асуусан юм шиг байна. Энэ жоохон бодлонтой асуулт байна. За тэгэхээр их дандарт бол төмөөгийн дадлага. Тэгээд
дөрвөн цэнгэл гэж их ярьдаг. Төмөөгийн дадлага их дандарт байдаг, дээрэс нь дөрвөн цэнгэл гэж дөрвөн таашаалыг амснаа гэж ярьдаг. За тэгвэл энэ эцэг дандарт 3 агилгын дадлага гэж байгаа. Бидний одоо энэ Гухья Самажа тантраар бидний хийж байгаа 3 агилгын дадлага. Энэний биеийн аглаг, хилний аглаг хоёр нь төмөөгийн дадлагтай ойролцоо. Ер нь бол төмөөгийн дадлага юм. За тэгээд сэтгэлийн аглаг гэдэг нь харин одоо ёстой тэр 4 таашаалыг амсж байгаатай адилхан. Тэр энэ өөр аргаар тэгээ өөр хиллэгээр ингэж зааж байгаа боловч ерөнхий зарчим нь бол ойролцоо юм аа. Тэгээд энэ эцэг дандарт элбийн биеийг их ярьдаг. Энэ элбийн бие энийг их ярьдаг. Ер нь бол одоо эцэг дандарт энэ хийний талаар их ярьдаг гэсэн үг. Хий, бүдүүн хий, нарийн хий, маш нарийн хий, тэгээд элбийн бие гэж. Энийг голчилж ярьдаг. Энд дотоод маш нарийн сэтгэл гэж ярьдаг. Энэ дотоод маш нарийн сэтгэл чинь тэр элбийн биений суур нь болж өгдөг. Элбийн бие ургах суур нь болж өгдөг байна. За энийг Гухья Самажа тантрын ёсонд элбийн бие гэж нэрлэдэг байна. Харин цагийн хүртний ёсонд энийг донсог буюу хоосон дүрс гэж нэрлэдэг. Энэ ингээд тантрын ёс болгон өөрсдийн хиллэгтэй гэж би хэлдэг. За нар хажид бурхны ёсонд солонгон бие гэж нэрлэдэг. Тиймээс өөр ядмын бясалгалд өөр нэр өгдөгөө гэж ойлгоход болно. За эцэг дандрын ёсонд энэ элбийн биеийг голчлон ярьдаг. Харин их дандарт гэгийн гэрлийг голчлон ярьдгаа гэд ойлгочход ерөнхийдөө болно. За ингээд богд зонховын ёсонд одоо үндсэн дадлага нь хэдийгээр нууцын хурангуун дандар боловч чакра самбара дээд амгалант дандрын ёстой нийлүүлж тэндээс бас дадлага бясалгалыг нь зээлж ингэж хослуулж ингэж дадуулдаг. Нэг дандрын ёсонд маш тодорхой байж байгаа юм нь өөр дандрын ёсонд бүрхэг байх жишээт. Энд бүрхэг байгаа юм нь өөр дандрын ёсонд тодорхой байх жишээт. Тэгэхээр энийг ерөөсөө аль алингийн бүгдийг л ингэж үзчихиж тэрэн дундаас гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр одоо нэг дандрын ёсонд нуугдмал байдалтай байж байгаа зүйл нь өөр дандрын ёсонд ил тод. Нэг эцэг дандар, их дандар хоёрын ялгаа нь тэндээ байгаамаа. За тэгэхээр энэ мэдлэгийн талдаач бясалгалын тал дээрч адилхан. Тийм учраас эдгээрийг бүгдээрингийн харьцуулж судалж хийж та одоо ингээд маш баян мэдлэгтэй, мэдлэг болон дадлага бясалгалаараа маш баян хүн шиг юм болох нь шүү дээ. Нөгөө талаар эдгээр нь одоо ганцаараа дангаараа яваад гэгэрэлд хүрэхгүй гэж үзэж болохгүй. Эднээс бүгдээрээ энэ ханцшгүй дандрын ёсны одоо уламжлалууд бүгдээрээ энэ тэнцүү. Хүнийг гэгэрүүлж чаднаа гэсэн чадах тэр бололцоо нь энэ тэнцүү байдаг юм аа. Энэс бүгдээрээ альч замаар нь явсан гэгэрэлд хүрнэ гэсэн үг. Бусад миний хэлэх гээд байгаа юм бол одоо би нууцын хурангуй дандраар зөвхөн яваад гэгээрэхгүй бас өөр дандрын ёсноос ингэж заавал авах ёстой байна гэсэн үг бол биш. Альгээр нь ч явсан угаасаа гэгээр зүгээр яг та бүгдийн сайн ойлгож илүү баян арга барил илүү мэдлэгтэй байя гэж бодох юм бол аль альнийг нь судалж үзэхэд гэмгүй. За үүгээр би хариулсан байхаа гэж бодож байна. Тэгвэл энд нэг зүйлийг нэмээд хэлчихье. Наравагийн 6 югт их дандар, эцэг дандар хоёрыг хоёулангийн нэгтгэж гисэн байдаг. Жишээлх юм бол одоо Наравагийн 6 югийн эхнийх нь төмөөгийн дадлага шүү дээ. Төмөөгийн дадлага чинь өөрийнхөө төмөө мөн одоо дадлагын ханийхаа төмөө гэж ярьдаг. Энэ чинь их дандрын дадлага байхгүй үг нь бол.
За төмөөгийн дадлага нь гэхэд л хоёр янзын төмөө. Нэг нь өөрийнхөө төмөөгийн элч дотоодын гал, нөгөөх нь одоо консортынхоо дотоодын галыг ярьдаг. Жишээлбэл Хевазар Дандриосонд өөрийнхөө дотоодын галыг ярина. Голчлон. За ингээ бусдын биеийн дэх төмөөгийг ярьдаг нь одоо дээд амгалан Дандриос. Энэ мөн их дандар. Бусдын биеийн дэх гэдэг нь одоо өөрийнхөө консортын тэр төмөөгийн галыг илүү голчилж ярих нь шүү дээ. За тэгвэл мөн Наравагийн 6 йогт байж байгаа тэр илбийн бие. Тэгээд нойрны йог, зүүдний йог, барто эдгээр нь бол эцэг дандараас авсан дадлагууд. Эцэг дандарын ёсонд голдуу байдаг. За Повагийн дадлага гэхэд хоёр янз. Өөрийн ухамсарын шилжүүлэг, нөгөөх нь одоо бусдын биеийг эрхшээх гэж. За энэ Повагийн дадлагууд нь бол их дандараас гарсан. Тэгэхээр одоо харж байхад Наравагийн 6 йог бол их дандар, эцэг дандар хоёрын аль альнаас авсан байдгаа гэж ойлгож болно. Тэгэд Наравагийн 6 йогийг та үнэхээр сайн ойлгочих юм бол эдгээр тантрын ёсыг ойлгоход ямар их төхөмтэй байх вэ? Нэн тустай байж болох байна. Тэгээ Бурхан багш 50-ны ёсоо айлцсан шүү дээ. Одоо ингээд өөр 54 аймгаа ингээд айлтахад тэдгээр сургаалуудыг бүгднгийн телопа хүлээж аваад тэгээ Наравад өгсөн. Наравад тэдгээр сургаалуудыг бүгднгийн цуглуулж аваад нэг номонд хураасан гэсэн үг. Эн чин Наравагийн 6 йог гэхээр Нарава энийг зохиосон юм биш. Нарава энийг олсон юм биш. Энэ зүгээр эмхтгсэн хүн нь Нарава аахгүй. За тэгээд түүний шавнырын нэг бол хэн блэ? Марв багш. Марв багш эдгээр сургаалыг энэ 6 номыг төвдөд авчирсан. Тэгээ Марв багшаас Мелбогд суралцсан. Мелбогд суралцаад нэгэн насандаа гэгэрсэн. Түүнээс гадна мөн олон хүн гэгэрсэн. Энэ дадлагуудаар маш олон хүн гэгэрлийн утгыг олсон юм аа. За ингээд эдгээр дандрын ёснууд нэгэнд нэг газар тодорхой биш байгаа юм, нөгөөдөө тодорхой байдаг. Тэгээд тэд бүгд өөр өөрсдийн хиллэгүүдтэй, өөр өөрсдийн нэршлүүдтэй. Дээд амгалантын ёсонд жишээлбэл өөрийн гэсэн хиллэг байгаа, цагийн хүртний ёсонд өөрийн гэсэн хиллэг байгаа, нууцын хурангүй ёсонд мөн өөрийн гэсэн хиллэгүүд байгаа. Өөр өөр нэршилтэй, өөр өөр хиллэгтэй гэсэн үг. Ялангуяа цагийн хүртэнд маш өөр. Тэгэхээр танд энэ 50-ны ёсны маш олон хиллийг сурах шаардлагатай байгаа. Тэгээд бас дандаа өөр өөр хүрттэй тулж ажилдаг, өөр өөр хүртэнд дадуулга хийдэг, өөр өөр дадлагын аргуудтай. Та одоо ресторанд ороод ингээд бялуу захиална шүү дээ. Тэгээ чи янз янзын л бялуу байдаг үсттэй. Тэгвэл эцсийн бүлэгт тэр бүхэн чинь л бялуу шүү дээ. Бялуу гэдгээр адилхан. Тэрнтэй адилхан эдгээр тантрын ёснууд бол одоо багсаг ялгаатай боловч тэгээд ерөнхий зарчим нь бол адилхан. За ингээд зөгчөн Махамудрын дадлагуудын талаар одоо асуух шиг боллоо. Энэ асуулт нь сайн сонсогдохгүй байна. За тэгэхээр багшийн хариулт бол ингээд ёс уламжлал болгонд тэдгэрийг одоо магтан дуулсан юм магтаал гэж байдаг. За энийг одоо англиар юу гэж хэлэх юм? Өөр санскритаар юу гэдэм баа би хэлж мэдэхгүй байна. Тэгтээ энэ одоо Бурхны номыг магтсан тийм магтаал гэж байдаг. Түүн дотор ялангуяа тарны ёсонд магтаалыг бол бид маш их хэрэглэдэг. Миний багш, миний дадлага, миний бясалгал,
одоо миний ядам гэл. Гэл янзаар магтдаг бах юм. Тэр магтах бол маш ашиг тустай, маш тустай. Яагаад гэвэл тэр танд маш их хүчийг өгдөг баг. За ихэнх хүмүүс энэ магтаалыг бол нэг сайн ойлгодоггүй. Тэгэхээр ингээд одоо жишээлбэл ингэ штэ. Үгүй энэ бүрлгүүл увсан гэд энэ өстой янзтай багш байна. Энэ багш бол өстой гайхалтай. Гэд ярих юм бол та нар намайг сонсъё бодноо доо хүн. Тийм сэтгэл төрөн штэ хүнд. Хүнийг ингэж одоо сэтэл зоригдлыг нь хөгжүүлэх үүднээс магтдаг байх юм. Тэгвэл энд байж байгаа аюул нь юу юм бэ гэх юм бол нэг зүйлийг магтчихаар бусд нь бол ямар ч хэрэггүй гэж бодох гээд байдаг шүү хүмүүс. Нэг талаар тийм, нөгөө талаар хэрвээ магтахгүй юм бол хүмүүст урам зориг төрдөггүй. Тэгэхээр магтах хэрэгтэй. Магтахаар бусдыг нь одоо хэрэггүй зүйлээ гэж бодох гээд байдаг. Тийм аюулт. За энэ бол баргалжлаа одоо аль нэг компани борлуулалтын менежертэй яг адилхан шүү дээ. Тэр хүн одоо борлуулалтыг өндөр байлгахын тулд бараага магтна үсттэй. Тэгэхгүй л болохгүй шүү дээ угаасаа. Тэгжиж л борлуулалтыг өндөр байлгана шүү дээ. Байнга. Тэгж магтчихиж л бараага зарна. Тэгээд ч ер нь үйлчлүүлэгчид тэрийг нь сонсоод ирдэг шүү дээ. Хэрвээ та үнэхээр сайн юм зарж байгаа мөртлөө хүн асуухад тийм нэг юм байгаа гэсэн байдалтай байх юм бол хинч тэрийг сонихгүй шүү дээ. Хичнээн ч сайн зүйл байсан. Өөрөө сонгоод авсан ч яг уу апл байвал бай гэсэн байдалтай ингээд уцаа ширтээд ч юм уу ингээд байж ах юм бол хинч тоохгүй. Яваал өгнө. Үйлчлүүлэгч алдсан шүү дээ. Тэр борлуулалтын менежер, худалдагч хүн бидний бизнест ерөөсөө 65-75% үүрэгтэй шүү дээ. Тийм чухал үүрэгтэй. Таны бараа маш сайн бараа байлаа гэд тэр чинь сайн зарагдана гэсэн үг биш байхгүй юу? Таны бараа маш сайн байх ёстой. Тэр бол ойлгомжтой. Маш сайн бараа дээрээс нь танд маш сайн энэ худалдагч хэрэгтэй гэсэн үг. Нүдээ ингээд дүрлийлгээд нар сар шиг ийм дүрлэхэр болгож байгаа л ингээл бараага магтдаг. Тийм хүн танд хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэр барааг авах гээд яваагүй өөр юм авахгүй явж исэн хүн хүртэл хүүшээ энийг авъя гэтэл тэгж магтдаг. Тийм хүн танд хэрэгтэй харин. Тэгэхээр тарны ёс бол энэтэй их адилхан. За өөр нэг жишээ татахад өнөөдөр би одоо ингээд одоо Япон хоол идэх гэсэн ямар ч хүсэл над байхгүй л гэж бодъё л дээ. Тэр Япон ресторан руу за яшиг шиг тийшээ явж яадаг ингээд бодоод байж итэл Япон хоолыг маш сайн тайлбарлаж чаддаг нэг хүн. Миний дэргэд хоолны талаар ярихад хүүе тэрийг очиж амсъя гэд би явчих магадгүй шүү дээ, тийм үү? Тэгэндээ тэгэхээр энэ магтаалын хүчин чадал нь энэ биш үү? Тэгэхээр чин л би одоо ингээд нууцын хураангуу та бүхэнд зааж явах юм бол за нууцын хураангуу бол энүүн шиг одоо чухал ном байхгүй л гэж заана. Хэрвээ би цагийн хүртэн зааж явах юм бол за энэ ертөнцийн эннээс илүү чухал юм гэж байхгүй л гэж заана. Энэ бол дээдийн дээд л гэж заана. Тэгээ дээд амгалант ялгаа байхгүй. Яг энүүн шиг чухал, энүүн шиг гүнзгий ном гэж байхгүй л гэж. Тэгэхдээ би худлаа хэлээгүй шүү дээ. Яг бүгд үнэн. За ингээд тарны ясанд бид багшигаа маш их магтдаг, энэ номоо маш их магтдаг, энэ дадлага маш ихээр магтдаг. Тэгэхдээ зүгээр магтаад орхичих юм бол дахиад ашиггүй. Тэрийг бид дадлага болгох ёстой. Тэгж байж л бид амжилтанд хүрнэ шүү дээ. Тэгээ энэ бол одоо маш өндөр зэрэглэлийн дадлага. Эннээс өндөр дадлага гэж байхгүй гэдэл ярьдаг. Энэ нэг талаар улс төрчин шиг сонсогдож байгааз. Одоо би одоо юу төрийн эхэнд гарчвал би тийм юм хийн гэл ингээл ярьцгаадаг штэ яг тэр шиг. Тэгвэл энэ тантрын ёсны хувьд бол үнний тал байгаа.
За ингээд ялангуяа зөгчин Махамудрын ёсонд магтаалыг бол нэрээ ёстой хайр гамгүй хэрэгэлдэг. Ёстой ус цас шиг хэрэгэлдэг гэж хэлж болно. Хамгийн дээдийн одоо ёстой өөр ямар ч багш хэрэггүй, өөр ямар ч ном хэрэггүй. Би бол одоо энийг л үрд мөнх ингээд дагнаа гэсэн. Дэндүү их магтдаг. Тэгээд тэгтлээ магтаад ахаар чинь хүн сонирхон үсттэй мэдээж. За ингээд зөгчин, зогром гэд хоёр юм байгаа. Тэгэхээр энэ зөгчингийн ёсонд юу гэж үздэг вэ гэхээр таны бүдүүн энерги уусах юм бол нарийн энерги аяндаа ургана гэж үздэг. За уучлаарай. Би энийг буруу хэлсэн байна. Одоо ингээд Гухья Самажа, Чакра Самбара, Кала Чакра тантрын ёснуудад ингээд их тантрын ёснуудад гэсэн үг. Бүдүүн энерги уусахад нарийн энерги урган гарна гэж үздэг. Бүдүүн энергийг эхлээд уусгах хэрэгтэй. Тэгжиж л нарийн гарч ирнэ гэж үздэг бахнаш. Тэгэхэд зөгчингийн ёсонд тэгж үздэггүй шууд нарийн энерги дээр тулж ажилтдаг. Жохон өөр. Тэгээд тэд юу гэж үздэг вэ гэхээр нарийн энерги дээр ингээд та шууд төвлөрөөд тэр бүдүүний тоохгүй нэ шууд нарийн дээрээ төвлөрөөд ингээд байгаад ах юм бол бүдүүн энерги чинь автоматар татагдаж ирээд уусчихна гэж үздэг. Тэгэхээр эн чинь ийм хоёр боломж байгаа үстэй. Та нарийн энерги дээр ингээд нарийн энерги дээр төвлөрөөд ингээд байх юм бол нарийн энерги чинь гарч ирээд бүдүүн энерги автоматар ууснаа гэж. Нөгөөх нь зөв бүдүүн энерги л ингээд төвлөрч байгаа л уусгачих юм бол нарийн нь гараад ирнэ гэдэг. Тийм учраас зөгчингийн Махамудрын дадлагууд маш өөрмөц байдлаар бясалгадаг. Маш ёстой өөрмөц байдлаар бясалгадаг гэсэн үг. Энэ нь яг л Италийн пицца шиг. Пицца энэ тэндгүй пицца байгаа л да. Тэгэхдээ Италийн пиццаг гүйцэх пицца байдгүй шүү дээ. Тэр үн шиг л. Тэгэхээр тэднээс зөгчингийн ёсонд одоо маш өөрмөц аргаар нарийн энергийг шууд одоо нарийн энергитэйгээ тулж ажиллах тийм аргыг хэрэгэлдэг гэсэн үг. Тэгээд тийм өөрмөц аргаар нарийн хийтэйгээ холбогдоод ингээд яг тэн дээр ингээд төвлөрөөд бяцлахаар таны бүдүүн хийнүүд чинь өөрөө ирэхгүй уусаад эхэлдэг. Тэрийг тоох хэрэггүй нь шүү. Бүдүүн энергийг тоох хэрэггүй. Тэр өөрөө уусчихна. Зүгээр л нарийн дээр ажил. Энд нөөцийн хурангуун дандрын ёсонд бид бүдүүн хийгээ эхлээд уусгана. Бүдүүн хийг уусгачих юм бол нарийн хий аяндаа гарч ирнэ гэж үздэг. Тэгэхээр энэ хүний асуусан асуулт бол аль нь дээр юм бэ гэсэн асуулт байсан юм байна л д. Аль нь дээр юм бэ энэ? Энэ бүдүүнээ эхлээд уусгасан дээр юм уу? Нарийн хийлүүгээ шууд дайрсан дээр юм. Аль нь дээр юм? Тэгэхээр энэ чи би яаж хариулах юм? Би танаас хариуд нь энэ ертөнц дээрх хамгийн үзэсгэлэнтэй эрэгтэй юм уу? Эмэгтэй хүн хэн бэ гэд би танаас асууя. Та хинч гэж хэлсэн байсан. Тэрийг чинь би зөвшөөрөхгүй. Та хинч гэж хэлсэн байсан. Тэрнтэй чинь би санал нэг биш шүү дээ. Таны нөхөр таны хувьд хамгийн сайхан залуу. Миний эхнэр миний хувьд хамгийн сайхан эмэгтэй. Тийм биз? Тэгээ миний эхнэр хамгийн сайхан эмэгтэй гэдгийг та зөвшөөрөх албагүй үстэй. Тэгээ манайд ингээл одоо улсын мисс, дэлхийн мисс, ертөнцийн мисс гэл ингээл байгаа л да. Маш үзэсгэлэнтэй хүмүүс байгаа. Тэгээ тэрийг би хэлээгүй. Тэглээч гисэн тэрийг яг хамгийн үзэсгэлэнтэй гэж хүн болгон бодох уу? Энэ ялгаатай штэ. Энд нэг ийм түүх байдэн штэ. Нэг хүн нэг өөр тосгонд очисон чинь хүмүүс танай тосгонд хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэн бэ гэсэн чинь миний эхнэр гэж хариулсан байсан. Би бол тэр хүнд бүрэн итгэж байна. Үнэхээр тэр хүний хувьд бол тэрний эхнэр хамгийн сайхан эмэгтэй байгаа. Тэгээд мэл богдов штэ.
Мэлбогд анх зогчингийн дадлага хийсэн шүү дээ. Анх зогчингийн дадлага хийсэн чинь таараагүй байхгүй. Тэр баахан хүмүүс алж тэгэж баларч явж хагаад зогчин мастер дээр очсон шүү дээ. Тэгээд ингээд зогчингийн дадлага хийсэн чинь юу ч болоогүй тэрэнд. Ямар ч нөлөө үзүүлээгүй. Юу ч болохгүйсэн. Энэ зогчингийн ёсны ном, энэ төрлийн дадлага тэр нь тохироогүй. Эсвэл тэр өөрөө энэ дадлагад тохироогүй. Энэ хоёр ингээд тохироогүй гэсэн үг. Тэгээд энэ зогчингийн мастер ч гэсэн маш гайхсан гэдэг нь шүү дээ. Маш гайхсан. Яад энэ хүнд юу ч болохгүй байна. Гайхаад тэгээд дараа нь мар багштай танилцуул. Мар багш руу явуулсан байхгүй. Тэгээд миний энэ одоо дадлага чамд үйлчлэхгүй нэ. Чамд өөр багш хэрэгтэй байна гэд мар багш руу явуулсан. Тэгээд мар багш дээр очиод Мэлбогд голдуу дээд амгалан дандрыг дадуулсан. Тэгээд төмөөгийн дасгал хийж агаад дадлага хийж агаад нэгэн хүний нэгэн биен дээр гэгэрлийн үтгийг олсон. За тэгэхээр энэ хүний асуултанд бас энэ зогчин Махамудрын дадлагад төмөө туслах уу гэсэн асуулт байсан юм байна. Туслана. Төмөөгийн дадлага зогчин Махамудрын дадлагт маш их тохирно. Туслана. Зогчингийн бясалгалч гэсэн төмөөгийн дадлагад харилцсан, туслалцсан. Тэгээ товчоор хэлэхэд бие биендээ дэмжлэг үзүүлнэ гэсэн үг, тустай гэсэн үг. За энд үзэж байгаа энэ шинжүүд, энэ үхлийн йогийн үеэр үздэг шинжүүдтэй адилхан санагдаад байна. Энэ адилхан уу гэсэн асуулт юм шиг байна. За тийм ээ, энэ бол гарцаагүй адилхан гэж багш хариулж байна. За ингээд өдөр болгон бид одоо 3 төлөвийг мэдэрдэг. Өдөр болгон бид 3 төлөвийг мэдэрдэг. За ер нь бидний амьдралд ийм 3 чухал мөчлөг байдаг юм байна л да. Сэрүүн байх үе, унтах үе, өөхөх үе гэсэн. За энэ 3 мөчлөг болгонд бид нэг хүчтэй үеийн хүчинд автдаг. Нойр, үхэл, шунал 3 шүү дээ. Үхлийн үеэр бид үхлийн эрхэнд унтах үедээ бид нойрны эрхэнд, сэрүүн үедээ бид шунлын эрхэнд байдаг үст. Биднийг ерөөсө хөдлөж байгаа хүч чинь шунал шүү дээ. Бидний ертөнцийн хөдөлгөх хүч нь шунал гэдэг шүү дээ. Одоо бид ингээ өглөө боссноос эхлээд орой унтах хүртэл бидний хийж байгаа бүх юм шуналаар өдөөгдөж явдаг байхгүй. Бүх юм шуналаар. Шунал байдаггүй бол биднээс өглөөс эргэчгүй. Шунал хэрвээ огт байдаггүй бол энэ ертөнц ингээд хураагдана. Энэ ертөнцийн чинь хөдөлгөх хүчин шунал гэдэг шүү дээ. Энэ ертөнц хураагдаад энэ хүмүүс нь бүгд алга болно. Мэдээж хэрэг та нар яах гэж миний хичээлийг сонсож байгаа? Та нар шуналтай хөтлөгдөө сонсож байгаа шүү дээ. Та нар яагаад гадаа гарчаа, яагаад дотгошоо орж байгаа? Энд бүхэн чинь бүгдээрээ ямар нэгэн зүйлд шунснаар явагдаж байгаа байхгүй. Хийж байгаа үйлдэл болгон чинь ингийн тулд, тэхийн тулд гэдэг чинь шунал байхгүй. Шуналаар энэ бүхэн хөдөлж байна. Шунал гэж байдаг бол амьдрал ямар ч утгагүй шүү дээ. Шунал гэж байдаг бол та пицца идэх юмсан гэсэн хүсэл танд байхгүй бол пицца идэх нь танд сонирхолгүй болчихно үстэй. Янз янзын хүнтэй уулзах, ярилцах энэ бүхэн чинь бүгдээрээ шунал. Заримдаа та ямар ч одоо сонирхолгүй, ямар ч хүсэлгүйгээр юм хийх шаардлагатай болдог, тэрийг мэдхүү. Тэр яагаад хүсэхгүй байна гэдэг чинь танд үүлийн хүч байхгүй шүү дээ. Үүлийн хүч танд үйлчлэхгүй байхад та тэр юмыг хийхээр та тийм дургу хийж байгаа хгүй. Тэгвэл танд одоо сонголт байхгүй учраас та тэрийг хийж байгаа. Та нар миний хичээлийг сонсох хүсэлтэй байна л гэдэг чинь та нарт миний яриа таалагддаг, та нарт би таалагддаг, надтай цуг байхад та нарт тааламжтай байгаа. Энийг сонсоход та нарт тааламжтай байгаа учраас л үсттэй. Тэгэл өчнөө цагаар энэ хичээлийг ингээд сонсоо суугаад байгаа үсттэй.
Энэ чинь л үеийн хүч байхгүй юу? Гэгээр л төрөх замыг яагаад ингэ сонсоод байгаа гэгэрмээр байгаа учраас үсттэй. Тэр чи үеийн хүч байхгүй юу? Хэрвээ та надад дургу, хэрвээ та миний хичээл дургу байсан бол одоо ямар ч хүсэлгүйгээр энэ хичээлийг сонсох юм бол ямар ах вэ? Танд ямар ч үеийн хүч үйлчлэхгүй байна гэсэн үг шүү. Тэгэхээр бид хүмүүстэй ойрхон байж, хүмүүстэй ярилцаж, хүмүүст дуртай болж, хүмүүст сайхан хандаж сурах хэрэгтэй. Тэрний оронд бид яаж ийна гэхээр хүмүүсээс аль болох холдоол, аль болох зүхтаагаал энэ ч муухай, тэр ч муухай. Биднээс аль болох ойрхон, аль болох сайхан яриа өдөж, сайхан хандлагатай байх тусам бид сайн үеийн өрийг сайн барилдлах тогтоогод байгаа тэдгээр хүмүүст. Тэгэхгүй л та зөвхөн өөрөө өөртөө л байна гэж байхгүй. Танд энэ нийгмийн хүн гэдэг чинь нийгмийн амьтан учраас танд хүмүүстэй ойр байх хэрэгтэй. Яагаад гэвэл танд өөрийн гэсэн юм юу ч байхгүй байхгүй. Танд өөрөө бүтээсэн зүйл нэг ч байхгүй. Дандаа бусад хүмүүсийн тусламжтайгаар олж авсан. Таны энэ бие гэдэг чинь л ээж аав хоёр ч бүтээсэн шүү дээ. Таны хувцс чинь гэхэд Хятадаас ирсэн. Таны гутал Италид үйлдвэрлэгдсэн байгаа. Таны идж байгаа банан чинь Эквадороос ирж байгаа. Тэгээд ийм барилдлагатай байж ич та надад хинч хэрэггүй, би хүмүүст дурггүй, энэ ертөнц над таалагдахгүй байна, ба. Ингэж ярих ямар хэрэгтэй? Тэгэхээр та одоо үеийн хүчээр ингээд цэнэглэгдэж явъя гэх юм бол хүмүүстэй ойр байж, хүмүүс дуртай болж өөрийгөө сургах хэрэгтэй. Хүмүүсийг хайрлах хэрэгтэй. Тэгээд сайн үеийн үрийг, сайн барилгыг тогтоож байх хэрэгтэй. Тэгэх юм бол та хүн төдийгүй энэ ертөнц амьдарч байгаа энэ газар дэлхийн орчлонд дуртай болно. Уул ус бүгдээрэнд нь дуртай болно. Энэ гол энд би хайртай. За ингээд төрөвчийнхаа ярианд дэргэж ороход сэрүү үед бид шунлын хүчээр явдаг. За тэгэхээр бидний одоо мэдэрч болох хамгийн гүнзгий шунал хаана байдаг гэж? Бидний хамгийн гүнзгий шунал юу вэ гэж та нар боддоо? Үр хүүхдэд хайрлахаа шүү дээ. Заримдаа биднээс ерөөсөө хүүхэд төрүүлж өсөхийн төлөө энэ орчлон төрсөн юм шиг байдаг шүү дээ. Тэгээ хүүхэд төрүүлээд өсгчүүл би үүргээ гүцээч. За хэрэгэ бүтээчлээ гэсэн байдалтай. Аз болоход танд үеийн хүч үйлчилж байгаа учраас амьдрал чинь тиймч гонхтой тиймч уйтгартай биш байгаа. Танд үеийн хүч шунал байгаа учраас амьдрал чинь тийм их айхтар уйтгартай биш байна. Танд шунах юм байгаа учраас. Тэгээ үеийн хүч гэж байдаггүй бол суурил штэ. Суурил. Бид бүрэн суурилд орох байхгүй үеийн хүч гэж байдаггүй бол. Тэгээ шуналгүй болъё гэж бүү бодорой гэж миний хэлдэг чинь тэр юм аа. Жинхэнэ ялагдал чинь тэр байхгүй юу? Үеийн хүч багч. Жинхэнэ ялагдал. Өдөр болгон ялагдал, цаг болгон ялагдал, мөч болгон ялагдал. Тэгэхээр шуналгүй болно гэдэг бол одоо таны энэ насандаа хийсэн хамгийн бүтэлгүй бизнес гэсэн үг. Хамгийн алдагдaltaй, хамгийн бүтэлгүй бизнес. За ингээ хоёр дахь үеийн хүч нь нойр. Энэ хүүхдтэй шунах шунал бол хамгийн номер 1 шунал гэж хэлсэн. Тэгээ хоёр дахь нь нөхөр, эхнэр, найз залуу, найз бүсгүйдээ шунах шунал. Энэ хоёр дахь нь юм. Энэ амьдралыг биш үү? Цааш нь ингээд үргэлжлүүлж яхахын тулд бидэнд энэ үеийн хүч хэрэгтэй байгаа байхгүй юу?
бид ямар нэг юмд дуртай байх хэрэгтэй, бид ямар нэг юмд шунжах хэрэгтэй, тэгжиж бидний амьдрал урагшаа үргэлжлэх гэдэг байгаа шүү дээ. Энэ бүх шунаа догтлоод ингээд мөрөөдөөд ингээд байгаа юм чинь байдаггүйсэн бол та өөрийгөө хичнээн ч сахилга баттай байлгаад та хичнээн ч хүнд хүчээр хөдөлмөрлөөд үеийн хүчгүйгээр бууж өгөхөөс аргагүй болно. Үнэхээр бууж өгнө. Танд байглаас заяасан ийм хүч гэж байдаггүй бол та өөрийнхөө хүчээр барахгүй байхгүй юу? Тэгэхээр шунал гэдэг чинь маш сайн үеийн хүч юм шүү дээ. Маш сайн. Та тэрийг сайн жолоодож чадвал, сайхан жолоодож явж чадвал шунал шиг сайхан юм байхгүй. За ингээд унтах үедээ бид нойрны хүчин давтдаг. Нойр бол үеийн хүчээ. За ингээд үхлийнхаа үеэр үхэл гэдэг бол үеийн хүч, байгалийн хүч. Маш хүчрхэг. Ингээд ийм 3 мөчлөгт бид ийм 3 үеийн хүчин давтдаг байна. Ийм 3 хүчрхэг үеийн хүч бидэнд заяасныг энэ эдгээрийг бид тарны ёсонд өөрсдийнхөө дадлага бясалгал, өөрсдийнхөө энэ гэгэрлийн замд ашигладаг. Бид эдгээр сөрөг гэж үзэгддэг эдгээр зүйлсийг, эдгээр байгалийн хүчийг бид эдгээрийг арилгах гэж ингэж оролдож эдгээрээс татгалцдаг гэсэн үг. Харин ч бид эдгээрийг өөрсдийнхөө зорилгод ашигладаг. Энэ байгалийн хүч таны бясалгалыг юр бусын хэмжээгээр хурцсах шүү дээ. Юр бусын хүчтэй, хурдтай, эрчимтэй болгоно. За тэгэхээр энэ асуулт маань үхлийн үеийн усалтай адилхан юм уу гэсэн асуулт байгаа шүү. Тийм ээ. Энэ бол адилхан. Тэгэхдээ энэ Гухья Самажа тантрын ёсонд ерөөсөө эдгээр зам мөрийг маш тодорхой ингээд гэгэрнэ гэд заачихсан байдаг. Энэ гэгэрэлд хүрэх зам мөрийг энд хамгийн сайн заасан байдаг. Хамгийн тодорхой. Өөр ямар ч тантрын ёсонд ийм тодорхой заагаагүй байдаг. Энэ үнэн шүү. Энэ үнэн. За ингээд бусад тантрын ёсонд бас энэ гэгэрэлд хүрэх замыг л зааж байгаа л да. Тэгэхдээ энд заасан шиг ийм тодорхой, нарийн тодорхой ингэж заасан байхгүй маа. За бидэнд бас нэг үеийн хүч байгаа. Тэр нь бол секс. Сэрүү үедээ бид мөн сексийн хүчийг ашигладаг. Энэ бол үеийн хүч, маш хүчтэй. За секс гэдэг бол бас шунлын нэг хэсгэлтэй. Тэгэхдээ энэ бодит бие махбодын ийм шунал юм. За ингээд секс гэдэг бол ерөөсөө маш хүчтэй үеийн хүч юм шүү дээ. Бид энэ талаар ингээл нэг их сайн ярихгүй л яваад байгаа. Гэтэ энэ талаар ярьж ах ёстой юм шиг. Энэ ерөөсөө маш хүчтэй үеийн хүч юм шүү дээ. Секс гэдэг бол зүгээр л эрен хүмүүсийн хооронд хийдэг тийм зүйл биш. Энэ чинь бол маш хүчтэй үеийн хүч юм байгаа шүү дээ. Ашиглаж чадвал үнэхээр хүчтэй. За ингээд яг судлаад үзэх юм бол нойрч байна уу, секс байна уу, үхэл байна уу? Яг ингээд ашиглаж чадах юм бол маш сайн үеийн хүчнүүд юм аа. Биднээс шалтгааллахгүйгээр бидэнд өөрийн эрэхгүй заяачихсан тийм байгалийн хүч байна. За дараагийн асуулт. Энэ гэгэрлийн 7 шинж. Гэгэрэл гэхээр уг нь бол Dharmakaya, Sambhogakaya, Nirmanakaya гэд 3 лагшин яригддаг. Тэгэхээр энд энэ нөөцийн урангийн дандрын ёсонд гэгэрлийн 7 шинж гэдэг дээр төгс жаргалангийн лагшин гэж л байгаамаа. Нэг нь энэ 7 шинжний нэг нь яагаад ийм байгаа юм бэ гэсэн асуулт байна. За энэ гэгэрлийн 7 шинжийн талаар бид дараагийн хичээл дээр ярилцсан тодорхойлж. Тэгэхдээ энэ бол зүгээр гэгэрлийн 7 шинж чанарыг л ямархуу шинжүүдийг агуулдаг юм бэ л гэдгийг үзүүлж байгаа.
Энэ бол яг тэр Бурхны гурван лагшинг бол энд яриаггүй. Гэгэрлийн чанарууд гэж ярьж шít. Одоо энэ төгс жаргалангийн лагшин, номын лагшин, хувилгаан лагшин, энэ гурван лагшин чинь ингээд гурван нэрээр нэрлэгдэж байгаа боловч яг угтаа бол эн чинь бас гурван зүйл биш юм шүү дээ. Эн чинь нэг л зүйл юм. Өөр үйлдэл үзүүлж байгаа учраас тэр үйлдэлээр нь л ингээд гурав хуваачиж байгаа. За ингээд одоо энэ гурван лагшин, Бурхны энэ номын лагшин, төгс жаргалангийн лагшин, хувилгаан лагшин, энэ гурван лагшин бол энэ өвхөх зууртын үе төрөл авахтай маш ижил, маш төстэй. Бидний үхэл бол номын лагшинтай маш төстэй. Зууртын үе бол төгс жаргалангийн лагшинтай төстэй. Төрөл авах нь бол хувилгаан лагшинтай төстэй. Өөрөөр хэлбэл үхлийнхаа үеэр бидэнд номын лагшинг олох боломж байдаг. Зууртын үедээ бид төгс жаргалангийн лагшинг олох боломж байдаг. Төрөл авахынхаа үед бид хувилгаан лагшинг авах боломж байдаг гэсэн үг. За эн чинь мөн өглөө сэрэх, шөнө унтах, гүн орсох энэ гуравтай мөн давхцаж байгаа. Тэгэхээр биднээс үхэн зууртын үед орно, төрнө. Тэгээд үхэн, тэгээд зууртын үе, тэгээд төрнө. Ингээл эргэлдээд идэг биднээс. Эний чинь л бидний энэ самсаар орчлон гэдэг байгаа шүү дээ. За ингээд би одоо ингээд бүрэлгүүл увсан гэдэг юм хүн байж хат би 3 өөр үйлдэл хийж байгаа учраас 3 өөр нэртэй болчихж байгаатай л адилхан. Бурхны 3 лагшин гэдэг чинь ерөөсөө л тэр. Тэгэхээр бидний бяцлаглалын үеэр ингээд бүх хий нэрэг гол судланд дуусч шít. Бүх хий нэр гол судланд дуусаад юу ч үгүй хоосон болох тэр үе номын лагшинтай их төстэй юм. За ингээд энэ одоо ямар ч хөдөлгөөнгүй нам гүм хуусны агаараас энергийн итвэгчлэлт үүсээд ингээд энерги ургаад гараад ирэхийг бид төгс жаргалангийн лагшин гэж. За ингээд энэ энергийн итвэгчлэлт үүссэн. Одоо эднүс чинь янз бүрийн төрөл бүрийн үйлдэл үзүүлээд эхлэхий чинь биднээс хувилгаан лагшин гэж нэрлэж байгаа. За ингээд гэгэрлийн 7 шинж гэдэг бол Бурхны шинж чанарууд гэсэн үг. Энэ бол одоо бидний ойлголтоос давсан зүйл байгаа. Тэрийг бид дараагийн хичээл дээр ярилцсан. Тэгээд ойлгохыг хичээнэ. За ингээд тэр ойлголт маань одоо хэрэг утга төгөлдөр болохыг хэлж мэдэхгүй. Тэгэхдээ энд хэлэхэд Бурхны 3 лагшин гэдэг чинь 3 өөр чанар нь юм. За энийг зөгчингийн ёсонд бол Дармакая бол яг хоосон огторгуй шиг. За Самбогакая бол яг нар мандж байгаа юм шиг. Харин Нирманакая бол нарны төг түмэн цацрах шиг гэж бас зөвлөдөг. За ингээд өөрөөр тайлбарлаад үзэх юм бол та одоо өөрийнхөө сэтгэлийг ингээд огторгуй шиг болчлоо гэж бод. Огторгуй. Ерөөсө тэнд таныг барьж хүлэх юм юу ч байхгүй. Тэнд ямар ч юм хязгаар байхгүй. Таны бие хязгааргүй, таны сэтгэл хязгааргүй. Тэгээд танд ийм хэл хязгаар гэж байхгүй. Огторгуйд чинь ингээд ийм хэл зааг гэж байдгүй штэ. Яг тийм. За энэ огторгуй тэгтээ хуусан биш. Амьдрал тэнд буцалж байгаа юм. Пэг дүүрэн. Энийг бид ийм байдлыг бид төгс жаргалангийн лагшинтай зөөрлж болно. Энэ хязгааргүй огторгуйд пэг дүүрэн энерги буцалж байна штэ. Энэ огторгуй хаана төгсөн тэр хүртэл энэ энерги ингэж дүүргэж байна. Тэгэхээр хаана л энерги хүрч чинь тэр газар болгонд өөр үйлдэлүүд явагдаж шít. Өөр үйлсийг бүтээж шít. Тэр чинь хувилгаан лагшин байхгүй. Нирманакая. Бурхны таалал энэ огторгуйн хэмжээ хоёр ялгал байхгүй. Огторгуй хизээш төрөөгүй, хизээш өгөхгүй. Тэгвэл энэ номын лагшны энэ бурхан чанар бидэнд бүгдээрэнд нь байгаа. Тэгэхээр төгс жаргалангийн лагшин гэдэг маань хаана л огторгуй байна,
тэнд энерги байгаа. Тэр энергийг нь бид төгс жаргалангийн лагшин гэдэг. Энэ энерги хизээч устдахгүй, хизээч үүсэхгүй. Хизээч ихсэхгүй, хизээч багасахгүй. Энэ огторгууд энд юу ч шинээр үүсэхгүй, юу ч эндээс алга болохгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ огторгуугаас юу ч алга болохгүй гэдэг шүү дээ. Юу ч дутхгүй. Хаан л орон зай байна. Тэнд энерги. Тэр энерги хизээч төрөөгүй, хизээч өгөхгүй. За энийг л Бурхны төгс жаргалангийн лагшин гэж. За Бурхны төгс жаргалангийн лагшин гэдэг бол одоо энэ ертөнцийн дээр хамгийн үл ойлгогдсон зүйл гэж хэлж болно. Тэгэхдээ энэ огторгуугаар дүүрэн байж байгаа энэ энерги чинь одоо янз янзын юмс болж юмс болоод ингээ янз бүрийн үйлдэл тэнд явагдаад байна шүү дээ. Үйл ажиллагаа явагдаад байна шүү дээ. Ингээд энэ болоод байгаа явдлыг чинь биднээс хувилгаан лагшин гэж байгаа. За энэ огторгуй дүүрэн энергийн дунд янз янзын юм болоод байна гэдэг чинь шинээр үүсээд алга болоод байгаа юм биш байхгүй юу? Би жишээлбэл хизээч алга болохгүй. Өөр юм болоод хувирчиж магадгүй. Тэгтэл арилаад алга болчихно гэж бол хизээч байхгүй. За ингээд энэ орчлон дээр 8 тэрбум хүн байгаа тий. 8 тэрбум хүний хүн болгоны өмнө нэг бурхан үзэгдэж чадна. Энийг бид хувилгаан лагшин гэдэг байгаа байхгүй. За энийг баргалж одоо нөгөө телевизтэй зөөрлж болно шүү дээ. За тэр телевизийг одоо цацчихийдэг тэр одоо байгууллага нь чинь тэр компани нь төгс жаргалангийн лагшин. За тэр телевизийг ажилуулж идэг тэр мотор нь номын лагшин. Айл болгонд гарч идэг зурагт хувилгаан лагшин. Тэр зурагтыг одоо тэр сүлжээг ингэж ажилуулж идэг тэр мотор нь номын лагшин гэж үзвэл тэр зурагтыг цацдаг тэр стейшн нь болохоор төгс жаргалангийн лагшин. Айл болгонд нэг зурагт гарч байгаа энийг бид хувилгаан лагшин гэж зөөрлж болно. Би сайн мэдэхгүй л дээ. Тэгэхдээ зурагт бол ер нь нэг асуудал гардаггүй шүү дээ. Гэр айл болгонд гарч л байдаг тий. Тэнд бол нэг их айхтар асуудал гарахгүй. Та бараг айл сувгийг үзэх вэ гэж сонгоно. Зурагт бол гарч л байна. Тэрнтэй хувилгаан лагшин яг адилхан. Тэр чинь нэг л зүйл байгаа шүү. Нэг зүйл мөртлөө тэр олон айл болгонд нэг байж болж шít. Гарч болж шít үзэгдэж. За ингээд энд хүрээд бид өнөөдрийнхөө хичээлийг гадаалъя. Дараагийн хичээлдэр бид хэлний агилгын талаар ярина. За та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцаая.